Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах нь цахим сургалтын энэ удаагийн дугаараар 1-3 дугаар ангийн сурагчдын донд хүн ба орчин хичээлийн дуу чимээ сэдвийг хамтдаа судалцгаая. Өнөөдрийн хичээлээр бид хамтдаа 1-3А сургууль орчны дуу чимээг сонсоод ялган таних, 2-3А сургууль орчны дуу чимээг жишээ гарган тайлбарлах, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг хэлэлцэх, 3-3А сургууль орчны аюулгүй байдлыг үнэлж дүгнэх гэсэн суралцгын зорилтын хүрээнд дуу чимээ сургуулийн орчинд хэрхэн үүсдэг, хэрхэн тархдаг, дуу аваа ямар орчинд илүү тархах талаар энгийн гар доорх материал ашиглан туршилтад хичээлийг төлөвлөн дүгнэлт гаргана. За сэтэлжүүлэх асуулт: дуу чимээ ямар орчинд илүү тархдаг вэ? За энэ туршилтыг асуултанд хариулахын өмнө жижигхэн туршилтыг хийж үзүүлье. За энэ бол их шигт хайрцаг байгаа. За дуу яаж сонсогдож байна? Сайн анхааралтай сонсоорой. За дуунд өөрчлөлт орсон уу? Эргэцүүлээрэй. Дуу яагаад өөрчлөгдсөн бэ? Ямар орчинд илүү тархаж байгааг ажигласан байх. За тэгвэл өнөөдөр надад мөн хингэрэг буюу солонгос үндэсний хөгжим байна. За хингэргийг цавхад ширээг товших хоёрт ялгаа байна уу? Аль нь дууг илүү тархаж байна? Хингэрэг хөгжим маань арьсаар хийгдсэн хөндөй материалтай. Ширээ маань бол нэгт учраас сонсогдох байдал нь ялгаатай сонсогдож байгаа. За эндээс үзэхэд бид дуу чимээ гэдэг маань, дуу аваа маань агаарт тархдаг юм байна. Агаарт тархахдаа тухайн биетийг ямар нэгэн зүйлээр цохиж, товшиж, чичирхийлэл үүсгэснээр дуу чимээ агаарт тархан бидний чихэнд сонсогдож байна. За 7 нотоо тоглож сурыг. За энийг болохоор багш нь соруулыг ашиглаад хөгжмийн зэвсэг хийсэн байгаа. За үлээхийг аяыг маш сайн анхааралтай сонсоод яагаад ялгаатай байгаа шалтгааныг нь эргцүүлэн бодоорой. За дуу яагаад ялгаатай сонсогдсон бэ? Чанга сул байгаа шалтгаан нь юу юм болоо? Магадгүй соруулт доторх агаарын хэлбэлцэл өөр байгаагаас шалтгаалж байж болох юм. За мөн хит чанга дуу чимээ нь хүний эрүүл мэндэд хортой учраас үлээх явцдаа бас хэмнэлээ тохируулаад дууныхаа хэмжээ өндөр намыг тохируулаарай. За үүнийг бас хэлбэр аргаар туршиж болно. За ингэхдээ зөвхөн данс соруулыг ашиглаад дуу үүсгэе. Дуу үүсэх явцад дууны өнгө өөрчлөгдөж байгаа эсхийг сайн ажиглаж сонсоорой. За дуу яагаад өөрчлөгдсөн бэ? За ямар тохиолдолд дууны өнгө урт өргөн сонсогдоод, ямар тохиолдолд нарийсаад чангарч байгааг ажигласан баха. За эндээс болоод бид дуу бол агаарт илүү тархдаг гэдгийг туршиж мэдлээ. За энэ туршилтаар болохоор зэрэг бид 1-3 дугаар ангийн сурагчид маань сонирхолтой хэлбэрээр маш олон төрлийн туршилтууд байдаг. Тэр дундаасаа амьтдын дуу авийг сонсъё гэсэн энэ туршилтыг хийж үзье. За
анхааралтай сонсоод ямар амтан ингэж дуурдаг болоо гэдгийг таамаглаад эргэцүүлэн бодоорой. За ингээд хараад үзье. За мэлхий буюу гуаг. За дараагийн амтныг дуургаж үзье. За яагаад амтд өөр дуу аваа гаргадаг вэ? Магадгүй цаасан аягийг ашиглаад хийсэн учраас цаасан аяган доторх агаар маань харилцаа адилгүй агаарынхаа хэмжээнээс болоод дуу өөрчлөгдөж сонсогдож болох юм. Эхний нэгдүгээр туршилтаар бол бид нар хөгжмийн зэвсэг ашиглаад гард орох материалаар ашиглан туршилт хийсэн. Хоёрт бол бид нар цаасан аяг ашиглаад амьтдын дуу аваа өөр гарч байгааг туршиж үзлээ. За энд бол амьтад бас биеийнхаа хэмжээнээс хамаарат гаргаж байгаа дуу аваа нь харилцаа адилгүй ялгаатай байдаг юм байна гэдгийг хүүхдүүдээрээ дүгнэлт хийлгэн гаргуулаарай. За дуу аваа бол агаарт тархдаг гэдгийг хэдүүлээ дахин баттгаж үзье. За энэ бол камертон буюу агаарын чичирхийлэл ямар нэгэн эд зүйл юмны чичирхийллийг хэмждэг багаж байгаа. За үүнийг ашиглаад совсыг бүжиглүүлээ. За совс яагаад хөдөлсөн бэ? Эргэцүүлэн бодоорой. За камертон буюу дуу үсгэгч чичирхийллийг хэмждэг багжийг цохин дөргөлт өгснөөр агаарт хэлбэлцэл үүсэж байгаа. Энэ хэлбэлцэл маань совсонд нөлөөлөн агаараар дамжин совс маань хөдөлгөөнд орсон байна. За тэгвэл агаарт дуу чимээ тархахаас гадна усанд тархах болов уу гэдгийг бас хамтдаа туршиж үзье. За энэ бол камертон хөгжмийг усандаа байрлуулад маш сайн ажиглуулна хүүхдүүдээрээ. Ингэснээр хүүхдүүд маань усанд ямар өөрчлөлт байна вэ гэдгийг ажиглаарай. За дараа нь камертон хөгжмөө уснасаа гаргаж ирээд мөн адил дөргөлт буюу чичиргээ үүсгэсний дараагаар усандаа байрлуулж үзнэ. Энэ явцад хүүхдүүдийг усныхаа бүтцийг буюу усаа маш сайн ажиглаж харахыг нь сануулж өгөөрэй. Дундангийн пиццгийн хичээлд камертон буюу чичирхийллийг хэмждэг багжийг ашигладаг. Энэ багжийг ашиглаад усанд дуу тархдаг болов уу гэдэг туршилтыг хамтдаа хийж үзье. За эхлээд камертон хөгжмөө усандаа байрлуулад усныхаа бүтцийг маш сайн ажиглуулна. За үүний дараагаар камертоноо цохин чичиргээ үүсгээд усандаа байрлуулж үзье. Усанд ямар өөрчлөлт ажиглагдсан бэ? Ус яагаад долгиолох болов? Үүнийг эргэцүүлэн бодоорой. 1-3 дугаар ангийн хүн ба орчин судлагдхууны дуу чимээ сэдвийн хүрээнд бид дуу чимээ агаарт болон чиглэг орчинд илүү тархдгийн байна гэдгийг өнөөдрийнхөө зөвлөмжөөр судлаж үзлээ. За цаашид үргэлжлүүлээд бид багш бүрт очих суралцсан зорилт болон зөвлөмжөө ашиглаад гарын доорх материалыг ашиглан хүүхдүүдэд илүү сонирхолтой туршилтуудыг яаж хийж болох талаар судлаж багш нар маань мэдлэгээ баяжуулаарай.